Бертол Брехтийн зохиол одоо Сычуаны сайн хүн гэж жүжигэн дээр жүжиг одоо үзэгч түмэндээ бас нэх гэдэг одоо бас бэлдэж байна. Миний хувьд гэх юм бол энэ Сычуаны сайн хүн жүжигийн маань жүжигийн усчин шофогийн дүр дээр ажилласан байгаа. Одоо яг энэ жүжигэн дээр одоо гарах нэгийнхэн ч гэсэн бас нэг хайр дурлалын хийгээд өнөөгийн бас нэг юм нийгэм бас бидний хүн гэдгийг нэг тодтголын өмнө хувьд юу дутагдаад байгаа вэ? Эннийхээ одоо дагуу бас бид нар бас юуг анхаарах ёстой вэ? Үргэлжлүүлээд одоо жишээлх юм бол хүний хамгийн том хэрэгцээ, хамгийн том одоо тэр үзэл санаа гэдэг ч юм одоо тэр бүхэн юу байдаг юм бэ гэдгийг бол одоо яг энэ шофогийн төр дээр бол илүү харуулах байхаа л гэж би бодоод байна л да. Урд өрдний бас яг ингээд одоо нэг юм сэтгэлтэй гэдэг ч юм уу, дурлалт гэдэг ч юм уу те яг ингэхлээр бол бас яг ингээ хүмүүс бол нөгөө урдныхоо одоо жишээлбэл за нэг иймэрхүү дөрүүд гэдэг за нэг ийм л байх таа л гэж төсөөлж магадгүй. Энэ Сычуаны сайн хүн гэдэг жүжигэн дээр бол бас нэг арай өөрөөр тий сондоогоор бас яг харуулахыг зорьсон байгаа. Найруулагч маань өөрөө бол энийг жүжиг гэхээсээ илүүтэйгээр энэ бол өнөөгийн цаг үеийн бидний театр юм а гэдгийг бол маш томрооноор онцолж байсан. Тэгээ урдны одоо Улсын драмын эрдэнэ театрт тоглогдож байсан жүжигүүд маань ер нь сэтгэл баясгах тийм ээ одоо биднэрт одоо сэтгэлийн хэцэнгэл үзүүлэх хүмүүст ухаарал бодрол за тэр эмзэглэлийг нь төрүүлдэг байсан бол энэ удаадаа бид нэр эмзэглэлийг нь төрүүлэх хэдий ч гэсэн илүүтэйгээр тархийг нь маажих тийм уран бүтээл одоо тийм театр одоо бас яг үзэгчдэд одоо бас хүрэхээр бид нар одоо бараг бэлэн болоод нээлт өглөөгээд байж байна. Энэхүү жүжигийн өөрийн бичигдсэн хэлэх гэсэн санаа дээрээс нь найруулагчийн эмзэглэл хийгээд за энэ хоёрын холбоос ингэж ороод тэгээд тухайн дөрүүд маань одоо жишээлбэл өнөөдөр хэнийг бас яг үзүүлэх гэж зорж ийн вэ гэдэг бас маш их чухал. Тийм учраас одоо ингээд жүжигчин, найруулагч, үзэгчд гэсэн яг энэ 3 цагийн хэлхэндээ л одоо бид нар бол хамгийн түрүүнд маш их олон зүйлүүдийг л одоо өнөөгийн нийгэмд болж байгаа олон зүйлүүдийг л бас харуулахыг зорьсон. Ялангуяа энэ жүжигийг бол жоохон дээд албан тушаалтай арх мэдлэлтэй гэдэг ч юм уу тийм ээ. За тэгээд нэг өнөөдрийн энэ цаг үед би өөр нь хаана явж байгаа болоо гэдэг тэр яг өөрийгөө ухахыг хүссэн, тэр яг өөрийгөө маажахыг хүссэн зүрх сэтгэлтэй хүмүүс байх юм бол бас хүрэлцэн ирж үзэх нь илүү их тохиромжтой юм болоо да гэж бодож байгаа. Яагаад вэ гэвэл сайхан муухайгийн ойлголт гэдэг бол бидний нүдэн дээр байдаг, харин сайн муугийн ойлголт гэдэг бол бидний яг энэ дотор ингэж нөгөө эргэлдэж байдаг болохоор хоримтлагдаж одоо юу гэх юм бэ? Энэ дотор л одоо оршин байдаг болохоор одоо ялангуяа хүмүүс хурж ирж үзэх нь илүү л дээрэн болоо даа л гэж бодож байгаа. Мэдээж 2 жил бас яг тайзан дээр нөгөө үзэгчтэйгээ уулзаагүй гэдэг утгаараа бол мэдээж маш их сансан байна. Тийм учраас одоо яг энэ Сычуаны сайн хүн гэдэг энэ одоо ялангуяа одоо гротеск драм дээр бол мэдээж миний хувьд гэх юм бол урд урдныхаа бас яг ингээд дөрүүдээс хэрхэн яаж өөрчлөгдөж, хэрхэн яаж өөр өнцгөр, өөр талаар бас гарч ирэх боломж бололцоо, нөөц бололцоо юу байна гэдэг тал дээр бас ажилласан. Яагаад вэ гэх юм бол энэ жүжиг маань өөрөө бас би саялсан шүү дээ одоо нөгөө урдны одоо нөгөө тоглогдож ирсэн уран бүтээлүүдээс маань одоо тий сондоо болохоор ялангуяа тавилтууд байна. За тэгээд дээрээс нь Бертол Брехт гэдэг одоо энэ хүн чинь бас өөрийн гэсэн дэг тавилттай хүн. За энэ чинээс одоо бид нар бас шийхт хийж одоо энэ яг тэр тухайн одоо тэр тавилтыг нь одоо бас үзэгчдэд хүргэх болохоор бас зарим зүйлүүд бол надад маш их шинэлгээр орж ирж байгаа. Тийм учраас тэр болгон дээр өөрийгөө бэлдэх, тэр болгоныхоо мэдрэх гэдэг утгаараа бол ер нь бол бас маш их тархиа гэхээс илүүтэйгээр бас ингэж уг хүнийхээ яг өөрийнхөө потенциал юу чадах гээд тэр болгоно болж байгаа маажж байгаа л тийм л юм да. Бид нар бол аль 200 жил өсөртэй явж байгаа учраас тэрэнд санаагаа өгөж сайхан шин технологи хийж зовж байхаар илүү энэ санаа илүү шийдэл ядуу байдлаар давуу талуулж ашиглаад их сайн шийдэж хийвэл тэд нар чи монголчууд ирсэн уяасан нөхөрхөн юм сэтгцэн гэж хэлсэн. Түүнээс бид нар тэр бүмийн проектор авчичаад хааж баярлалаа. Тэгээд энэ нэрийг одоо бас үзэж байгаа л тэгээд та бүхэн бас Улсын драмын эрдэнэ театрын маань зөөрийн шинэ жилийн маань нээлт 2022 оны 11 сарын 18-нд тохиож байгаа. Тэгээд бид нэр Бертолд Брехтийн болог буюу одоо найруулагч Ямдан Шарвын найруулгаар Сычуаны сайн хүн гэдэг уран бүтээлийг
бас та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байгаамаа. Тэгээд энэхүү бичлэгийг үзэж байгаа бол та бүхэн маань бас хүрэлцэн ирж үзээрэй гэж та бүхнийг уриалж байна. Ээжнээс та бүхэн өнөөдрийн нийгмийн төлөвлөлөд хүний мөн чанар хийгээд тэр сайн муугийн тухай гэсэн ойлголтуудыг тодорхой хэмжээгээр өөртөө жишээ тархиан байж хүлээж авах хаа гэж бодож байна. Өнөөдөр бас манай уран бүтээл маань их хүнээж үзэгч түмэндээ бас хүрж байна. Сэтгэл маш их догдолж байна. Тэгээд манай генералны програм болж байна. Тэгээд орой 19 цагаас бид нэр Сичуаны сайхан гэж уран бүтээлээ бас үзэгч түмэндээ хүргэхэд бас бэлэн болоод байна. Тэгээд хэрхэн ямарваа нэгэн уран бүтээл болсон байна вэ гэдгийг одоо үзэгч та бүхэн маань өөрсдийнхөө мэлмийн уянаараа шүүн тунгаах болтгоо гэж хүсэж байна. Гротеск драм Сичуаны сайхан баярлалаа.